За. Чиний ажил бас миний ажил. Миний ажил чиний ажил. Чи үлээлгээд. Ихчмийн ажил. 3 хоногийн дараа байгаа. Үлээлгээд. Хүн байх ёстой юм үлээдэг юм олж ирэх юм уу бид нар яах ёстой юм? Яасан муухай юм? Замын цагдаа чи үлээдэг юм зөндөө байдаг. Тэрийг нь олоо ирчих шээ. Нэг өгсөн үлээгээд тийш явда. Уушаа яваад ирдэ. Хүний арх гараагүй байна шүү дээ. 2 хоногийн дараа юу? Одоо ингэ болно шүү дээ та нар. Би ажиллаа хиймээр байна. Датуу цагийн дараа согтуу байна шүү дээ. Миний хүүхэн чи алдсан шүү дээ. Алдсан шүү дээ энэ чинь. Чи миний гарыг тас. Өнөөдөр үдээс хойш хүүгийн ар гэрийнхэн замын цагдаагийн газар эртлэл сэжигтэн хоол ундэдэд мөн л согтуу сууж байжээ. Тиймээс согтолтын хэмжээг тодруулахыг хүс сэжигтний мөрдөн байцаагчид хандсан байна. Харин хошиж Батбаатар байцаагч цааргалж хэрэг шалгах хязгаарт хүндрэл учрууллаа гэж үзэж байгаа юм. Энэ цагтаа сэжигтний согтолтын хэмжээг тэг 111 гэж тодорхойлж ар гэрийнхэн болон сэтгүүлчдэд мэдгдсэн. Гэвч манай телевизийн камерт ийм тоо болсон байх юм. Нүд үнэнд чих худалч гэдэг. Тэг 121-т бол согтолтой байна гэдэг. Гэтэл 110 нь хэд их согтолтын хэмжээнд тооцогдох юм а. Замын цагдаагийнхаа яагаад худлаа хэлж ар гэрийнхнийг нь хуурав? Эсвэл багаж дээрээ ажиллаж чадхаа болоо юу? Бүгд биш шүү. Юу гэж ардаа нууцсан тэгтэр чи бүгд биш гэж юу гэсэн үг юм? Зүгээр 11 л гарч штеп. За одоо 11. Ямар ч бүхэл байхгүй. 0.11. Согтолт нь тэг 10-20-оос дээш үүдэн штеп. Энэ их хүүгэн дайрсан хүнийг ямар ажилтай хинбэ гэдгийг мэдэхгүй. Ар гэр нь ч холбогдоогүй байна. Өө инээ TGS 66 улсын дугаартаа Land Cruiser маркийн автомашин савтуугаар жолоодож яваад бяцхан хүүгийн айманд хүрсэн жолоочийн уусан арх нь одоо хүртэл үнэртэж байна уу? Эсвэл нэмж уусна уу гэдгийг хууль хяналтын байгууллагч шалгаж өгөхийг хохирогчийн ар гэрийнхэн хүсэж байна. Эренгүүд үүдэнд нь 2 хар тортой, халуун савтай, хоол цайтай, нэм хар боллоотой өндөрлөө хүүхэн 17-8 насны охинтой зогсож ирсэн. Би бодоод гайхсан. Намайг хараад гайхаад ахын яахаараа энд хоол цай байдаг юм болоо. Би бүр гайхсан. Тэгээ байжсэн чинь байцаагч өрнөсний хүн гараад орох уу гэсэн чинь ор гэхгүй юу. Тэгээ орсон чинь энэ алуурчин чинь ээжтэйгээ Баяртай таугаад хоол эргэлзээ идэж сууж байгаа байхгүй юу. Хоолоо үгүй болж байгаа юм болов. Би хэрэв биднээс юм ядуу ардуудыг юусан бол эдгээр ингэж чадахгүй. Уулзуулахчгүй байгаа угаасаа. Уулзуулахчгүй байгаа. Миний хүүгийн амар алсан тийм биз дээ. Шведэд бөмбөг дэлбэж олон хүний айманд хүрсэн алан хядагчид дөнгөж 2 хоногийн дараа шүүхээс оноосон жишээ бий. Гэтэл замын цагдаагийн газрын мөрдөн байцаагт хасаг хэрэг гараад 2 хоног өнгөрөөд байхад дөнгөж өнөөдөр шалгаж эхэлж байна гэх юм. Сэжигтэн 2 хоног эрүүлжүүлэхэд байлгаж байгаад дөнгөж сая л авчирлаа гэж байгаа юм. Хүний аймнаас бүрлэгсэн хүнийг 2 хоног эрүүлжүүлэхэд байлгадаг юм уу? Арх хаанаас олж уусан байх вэ? Уусан бол эрүүлжүүлэх ёстой газар согтууруулдаг газар болсон юм уу гэд хариултаа нэгсэн асуулт ар араасаа гарч байна. Үүнийг шалгах хэрэгтэй гэж хохирогчийн ар гэрийнхэн хэллээ.